За сайн байцгаана уу? 6-тай холбоотой бичлэгүүдтэй мэдээлэл өгөх гэсэн юм аа. За би 5 сар, 6 сар, 7 сар гэж сар болгон астрологийн 1 сарын 6 бичлэг оруулж байгаа. За энэхүү бичлэгээ хүмүүс мандалт ордоороо үзэх юм уу? Нарны ордоор үзэх юм уу гэдэг ерөнхийдөө эргэлтсэн гайхсан хүмүүс бас байх шиг байна. Тэгэхээр би бол ингэж зөвлөнө. 1 номерт мандалт ордоор үзнэ. 2 номерт нарны ордоор үзнэ. 3 номерт сарны ордоор үзнэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нарны орд нь хоньны орд. Сарны орд нь үхрийн орд. За мандалт орд нь ихрийн орд байлаа гэж үзье. Тэгвэл та 1 номерт 6-гаа ихрийн ордоороо сонсоод 2 номерт 6-гаа хоньны ордоороо сонсоо 3 номерт үхрийн ордоороо сонсно. Тэгэхээр нар сар мандалт гурвуулангаар сонсч болно. Гэхдээ дараалал нь мандалтаараа төрүүл сонсоод нарны ордоороо 2 дугаар сонсоод сарны ордоороо 3 дугаар сонсно. За ингэж гурвуулангаар сонсч болно.